Тэд газрын хол замын бартааг үлэжрэн залуу насны халуун сэтгэл цог золбоогоор жигүүрлэн эх орныхон төлөө шинийг сэтгэж эхийг бүтээхээр аян замд гарсан цаг үе бий. Хуучин цагийн намрын ажил гэж олон залуусын сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдсэн сайхан зүйл бий. Тэрхүү сайхан уламжлалыг эргэн санаж, илгээлтийн эзэд нэртэй урамшуулалт аяныг Mobicom корпорацийн зүгээс энэ жил зохион байгуулсан билээ. Оюутан залуусаа дэмжиж, цалинжуулахын зэрэгцээ, газар орон нутаг ус танилцуулж, хүч хөдөлмөрийн амт шимийг мэдрүүлэе гэсэн бидний хүсэл талаар болоогүй юу. Та бүхэнд энэ хүү их ажлын нэгэн хэсгээс хүргэж байна. Дорногов болон Говьсүмбэр аймгийг хариуцсан Од Баяр ахлагчтай илгээлтийн эзэд. Өглөө нарнаас үдшийн бүрийг хүртэл ажиллах тэдний дүр зураг үнэхээр бахтан байсан юм. Намайг Чингүн гэдэг 23 настай. Илгээлтийн эзэд урамшууллын гараанхуудаа явж үзлээ. Миний сэтгэл маш өндөр байна. Хамт олон багаараа ажиллаж сурлаа. Бас сайхан хамт олонтой боллоо. Манай баг Дорноговоос эхлээд бүх сумдуудаар яваад одоо чойр дээр ирсэн байгаа. Бидний үйлчлэгээ болохоор хүмүүсүүдэд таниулаад ямар урамшуулалт явуулж байгааг бүгдийг танилцуулж явсан. Их ажлын дараагаар тэд хамтдаа уул гадаар зугаалж, жолооч ахыхаан замын сонин хачнаас хуваалцсан инээлдэн сууцгаах дотн дүр зураг. Найз нөхдийн нандин холбоо эндээс л үүддэг гэлтэй. Өнөөдрийн хувьд гэх юм бол Говьсүмбэр аймгийн шивээ сумд ажиллаж байна. Өнөөдрийн шивээ сумын хүмүүс маш гоё мэдээж авдаг. Гоё шүү дээ. Ажил дараад ажлынхаа засар цагаар нэгээр ороо гарсан чарын та хэд чараа хурдаш урхаа үлчээл сайхан байна сэтгэлд аягүй уртаа үлчилсэн ш сая л. Тэгээ манай баг 8 гишүүнтэй нэг ахлагчтай. Манай ахлагчийн доор 8 ажилтан байгаа. 2 охин 6 залуу. Тэгээ нийтдээ 8 залуучууд ингээд сумдуудаар явж ажилласан. Тэгээ ерөнхийдөө цалингаа аваад сургалтын зөвлөгөөрт нэмэрлэе гэж бодож байгаа. Аслагдсан сумдын хэрэглэгчтэй хүрч ажилласнаар нутгийн иргэдэж сэтгэл өндөр байгаа тухайга бидэнд хэлж байсан юм. Mobicom корпорациас зохион байгуулсан энэхүү илгээлтийн эзэд аян цаашдаа ч гэсэн үргэлжилж, олон залуусын дурсамжинд үлдэж, олон хэрэглэгчдэд хүрч ажиллана гэдэгт бид итгэж байна. Илгээлтийн эзэд Mobicom. Mobicom